Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Монгол бахархад булангийн 2 дахь дугаараар та бүхэндээ Гүйг хааны тамган дээрх Монгол бичээсийг танилцуулахаар бид зэглээ. Гүйг хааны тамга гэхлээр ихэнх судлаачид бол зөвхөн энэ тамгыг чухам Гүйг хааных биш, ерөөсөө Чингис хаанаас уламжилж ирсэн манай Монгол хаадын их хаадын уламжилт тамга гэж ихэнх судлаачид үзэж байгаа. Гэтэл зарим судлаач бол яг зөвхөн Гүйг хаан зориулсан энэ өөрөө хийлгэсэн тамга гэж үзэж байгаа юм л да. Яагаад ингэж үзэх болсон бэ гэхээр нэрт аялагч Плано Карпинигийн тэмдэглэл дотор байдаг Кузма гэж одоо Оросын алдартай уран дархан тийм ээ. Энэ уран дархан олзны баригдсан. Тэгээд Гүйг хаан тэр Кузма гэдэг уран дарханаар өөртөө зориулж тамга сэдвэл өгсөн нэг тийм нэг баримт тэр Плано Карпинигийн бичээс дотор явж байгаа. Тэмдэглэл дотор. Тэгэхээр энэ бол нэг талаас энэ судалгаа цаашид судалгаа үргэлжлэх асуудал байгаа юм. Нэг талаас энэ бол үнэхээр манай Монгол их хаадын уламж ирсэн тамга гэж болно. Үгүй бол яг чухам Гүйг хаан өөрөө хийлгэсэн. Гэхдээ Гүйг хаанаас цаашаа мэдээж хэрэг бас л уламжилсан л байгаа л да. Ийм тамга байгаа. За зүгээр ер нь бичээсийг нь аваад үзэхэд бол үнэхээр яг Монгол Чингис хааныг хэрэгжилж байсан, үнэхээр гартаа барьж байсан тэр тамга мөн болов гэсэн тийм сэтгэл өөрийн ирэхгүй төрхөөр ийм их сонин сайхан бичээстэй. Тэгээ энийг өнөөдөр бүгдээрээ задлж үзэх юм байнамаа. Тэгээ миний үеийн хүүхдүүд залуучууд бол тэр төрийн энэ хүү тамгыг их чухал юм гэдгийг их багасаа мэдэрч өссөн л дөө. Юу гэхээр тэр цогтойж гэж их алдартай кино байгаа. Тэгээ энэ киног бид нар багасаа их үзэж өссөн. Тэгээ энэ кинон дэр тэр тамганд хичнээн их анхаарал хандуулж ямар их чухал гэдгийг үзүүлдэг л дээ. Лэгдэн хаан гэдэг нэг тэр кинон дэр нэг сайхан хэсэг байдیں۔ Лэгдэн хаан гэдэг явж яадаг. Тэгээд төрийн тамга хаан байна уу гэд. Тэгээд хажуунаас нь энд байна гэж үзүүлдэг. Дараа нь тэгээд тамгаа ингээд нуугаад ингээд өөрөө ингээд тэнгэр талхаасаа өмнө нэг хадан дотор нуучдаг. Тэгэл энэ киноны кадраас үзээд л энэ тамгыг одоо үнэхээр энэ тамгыг одоо монголчууд бид нар яагаад олж чаддгүй юм болооч гэдэг юм уу. Тэгээ олдууд хаанаас олдох болоо гэд бүр зарим жоохон хүүхдүүд бүр энэ одоо тэрэлжийн хадан дотроос олж хайчвал олждгүй ч юм болоо гэж бодож байгаа шиг ийм хөгжилтэй инээдтэй юм шиг юм дурсамж байдаг. Тэгээ хамгийн гол нь энэ одоо бидний багын үзэж ирсэн энэ кино бидэнд төрийн тамга гэж хичнээн чухал юм гэдгийг бол сануулад лээс хэрэг байгаа юм л да. тамгыг үзлээ. Миний дээдсийн эрдний тамгыг амьд таадах. Та намайг туйлж байна. Цогт. Би хангэрсэн холбож хатан мэтэ мартлаа. Улсын хотыг заяаг. Чимэд. Би руу тэргээд л. Чингисийн алтан ургийн эрдний тамгыг би чамдаг. Би түүнийг тэнд. хан уусна гэж. Тэгэхдээ бидний нэг азтай юм нь монголчуудын нэг азтай юм нь бид нар тэр их хаантынхаа тэр хааныхаа тэр тамгыг яг тамга чигээр нь олж чадаагүй боловч азтай нь бид нар тамган дээр яг ямар бичээс байсан, тамга нь яг ямар хэлбэртэй байсан, ямар дардстай байсан бэ гэдгийг одоо бид нар мэдэж байгаа. Энэ бол анх энэ 1920 онд Польшийн эрдэмтэн Кирилл Королевский гэдэг эрдэмтний ачаар бид нар одоо мэдж байгаа юм л да. Энэ хүн Ватиканы нууц архивд орж судалгаа хийж байхдаа тэр Гүйг хааны 4-р Иннокенти Папламд бичсэн загтлын персэлэр бичсэн тэр загтал дээрээс Гүйг хааны тамгыг олоод
гэрэл зургийг нь аваад тэгээд Меса гэж Ираны эрдэмтэнд өгч судлуулах гэж өгсөн. Тэгээд тэр нь Иран судлаач болохоор Монгол бичиг сайн мэдэхгүй. Эргээд Пол Пилжо гэдэг алдарт монголч эрдэмтэнд өгөөд Францын тэр алдарт монголч эрдэмтэн хамгийн анх энэ тухай судалгаа хийгээд тэр тамган дээрх бичээсийг нь уншаад тэгээд гэрэл зургийг нь номондоо хэвлүүлснээр сая одоо Монгол улс одоо их Монгол улсын хааны тамга ийм тамга байсан байх шүү гэж дэлхийд дахинд мэдэгдэж байгаа юм л да. Ингээд энэс хойш монголч эрдэмтэд олон монголч эрдэмтэд судалсан. Тэгээд энэ тамгыг одоо бүгдээр бичгийг нь үзэхээс өмнө энэ тамга яг энэ хүү захиан дээр байж исэн, ийм захиан дээр байсан гэдгийг одоо та бүхэнд харуулъя. Тэгээд энэ захиан дээр захиаг одоо монголоор орчуулж хэлэх юм бол их айхтар хурц зүгтээ Монголын хаадын сүр хүчийг үзүүлсэн их мундаг захидал байгаа юм. Анх угаасаа тэр зураг хөргөнч байдаг, тэр захидланч байдаг. Хамгийн анхны захидал нь ерөөсөө Иннокентий хаан Паплам, Иннокентий Паплам Гүйг хаанд өөрийнхөө шашинд ороо биднийг дагаа гэсэн утгатай захидал илгээсэн юм байна л да. Энэ захидлыг нээж байна. За энэ захидлын хариуд Гүйг хаан захидал ütсэн байгаа. Гэхдээ энэ захидал дээр юу гэж хэлсэн бэ гэхээр Чингис хаан хоёроос Тэнгэрийн зарилгийг илгээсэн боловч тэр хүмүүс Тэнгэрийн зарилгийг дагсангүй. Танаа хүмүүс гэдгийг хэлээд байна тийм ээ. Чиний хэлж буй хүмүүс их зөвлөгөөнч хүртэл хийж ихэмсэг дүр үзүүлэн манай элчийг алсан билээ. Ер нь элчийг ална гэдэг бол элчийг хорооно гэдэг бол Монголын дипломат ёсонд хамгийн бүдүүлэг байсан. Энэ бол дэлхийд дахин зүуд Монголоос тархсан энэ Pax Mongolica гэдэг ойлголт байж байгаа. За тэгээд үргэлжлүүлээд Гүйг хаан хэлж байна. Нөгөө Папламд Тэнгэрийн хүчинд наран мандах газраас аваад наран жаргах газрыг дуустлах газар бүгд биднээ заяажээ. Тэгээд хамгийн сүүлд нь чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван хүлцсэнгүй байж хүчээ өгөхөөр эрттүгэ гэдэг. Тэгж ийм сүрхий үгтэй захиа бичээд тэрэн дээр их хааны тамгыг дарсан байгаа. Энэ тамганы тэр энэ монгол бичгийг нь одоо бүгдээрээ үзэхэд энэ бол монгол бичгийн хамгийн эртний дурсгалуудын нэг, бас Монголын эзэнт гүрний сүр хүчийг үзүүлэх их сонирхолтой сайхан дурсгал байгаамаа. За одоо бүгдээрээ тамганыхаа бичгийг харъя. Мөнхэ Тэнгэрийн хүчин дур Екэ Монгол улсын далайн хаануу жарлиг ил булга иргэн төр хүрбэсүү бүшир түгэ аюу тугай. За одоогийн монгол хэлээр хэлэх юм бол Мөнх Тэнгэрийн хүчин дор их Монгол улсын далайн хааны зарлиг ил булга гэдэг нь дагсан, ил гэдэг нь дагсан одоо биднийг зөвшөөрсөн дагсан гэсэн үг. Булга гэдэг нь биднийг эсэргүүцсэн дагаагүй улсууд. Тэгэд хоршоог маягаар хэрэгжилж байна тийм ээ. Дагсан дагаагүй иргэнд одоо бидний дор Монголын эзэнт гүрний дор байгаа ч улс дор биш тустай байгаа тэр улс аль алинд ил булга иргэнд хүрвээс бишир түгэ аюу тугай гэсэн. Ийм их эзэнт гүрний сүр хүчийг нэлээд тодорхойгоор таниулж өгсөн ийм тамга байгаа юм. Тэгээ энэ тамгыг аваад үнэхээр бишрээгүй, айгаагүй тийм улс байвал ер нь юу болох вэ гэдгийг бол одоо цаана бол Монголын их хаад айхтар давхар сануулж өгдөг байсан байна л да. Тэгээд энэ жарлиг гэдэг үгийг одоо та бүхэн харцгаа тэнгэр гэдэг хоёр үгийг одоо харах юм бол монгол бичгийн хэлнийг сонирхолтой зүйлс харагдана. Тэнгэрийг тэгийн ард биш энэ шүд бол биш шууд тэр инглиг энэ юм байгаа. Тэнгэрий. Жарлиг гэдгээр ард Ж ир ил г гэд энэ үг бол ерөөсө дөрвөн гээгүүлэгч давхарлчихсан. Энэ монгол бичгийг дөнгөж уугараас аваад хэрэгжилж байхдаа монголчууд уугар бичгийн тэр бичгийн хэлнийхэн зарчмыг бас дагдаг байсан. Ялангуяа түрк гаралтай өгнүүдийг бол ингэж бичдэг байсан сонирхолтой бичлэгийн хэлбэрүүд байдгийг. Тэр мөнхэ гэдэг үг бас их сонирхолтой үг байдаг. Энэ дөрвөлжин бичгийн дурсгалч тэр одоо бид нар мөнх гэж өөтөө им их шигтэй хэлээд байгаа бол чинь ихэнх бичгийн дурсгалууд мон гэж оотой тэгээд к заримдаа к гэд ир им их шиг холилдсон юм шиг энэ талаар тэр Пол Пилжогийн бас бичсэн сонирхолтой үг л би. Тэгээд залуучууд та бүхэн энэ их хааныхаа тамганы бичээсний үг болгоныг нь цаашид өөрсдөө судлаад хичнээн Монгол улс хичнээн хүчтэй байсныг мэдрээд тэгээ зөвхөн тэрийг дурсан санаж суух биш өөрөө өөрсдөө хүн болгон монгол бичгийн сайн сураад өргөжлүүлээд монгол бичгийн судлаад энэ тамганы бичгийг судлаад ирээдүйд монголчууд маань дэлхийг дахинд нэртэй бас нөлөөтэй гүрэн болохын төлөө бүгдээрээ залуучууд та бүхэн хамтран бүгдээрээ сурцгаагаараа эрдэм ном чамдаарай гэж одоо багш нь хэлсвэ да.